бүх мал хайр хайсан. Би тэр газар нутгийг алдчих юм бол тийм биз дээ. Малтай байгаад яах юм? Хэрийн чон идээд байж. Тийм биз дээ. Хэрийн чон үлдээдэг. Энэ газар нутгийг хүмүүс үлдээхгүй шүү. Үлдээхгүй. Малтай хэрэгэд малчин хүмүүр газар нутгийн төлөө тэнцэх ёстой. Энэ нүүдлийн өв соёл бэлчээрийн мал аж ахуй гэдэг нь дэлхийд гайхуулах ганцхан зүйл нь Монгол оронд энэ л байгаа. Хангаадч тэр говьдч тэр олон төрлийн жуулчид олон төрлийн гадаад дотоодын хүмүүс ирэхэд аваад хөдөөгөө л давтдаг штэ та нар хөдөө очиод малаа л үзүүлдэг үсттэй ус бэлчээрэл үзүүлдэг үсттэй хөгжил гэдэг чинь үнээр өндөр давхарсан байшин биш байд юм а өргөн удам талчин байдаг байхгүй юу таван хушуу малчин байдаг байхгүй юу талаар дүүрэх бэлчиг сүрэгчин байдаг байхгүй юу би гэрээсэн гараад сумынхан засаг даргын өрөөний үүдийг мөргсөн тэндээсэн гараад би аймгийн одоо шийдвэр гаргах төвшний үүдийг мөргсөн тэндээс гараад би засгийн газрын ордны үүдийг мөргсөн. Тэгээд миний хэмжээ одоо ингээд зогсох ёстой юу үгүй. Би яагаад энэ COP17 дэлхийн тэр олон малчин 127 одоо хүмүүс цуглаж штэ орны хүмүүс энд дуу хоолойгоо хүрэх ёстой. Миний хувьд бол яг одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөнд нэрвдэж байгаа энэ зөвлөлтөнд нэрвдэж байгаа гол бүс нутгийн малчин үгний төлөөлөл энэ байдал өнөөдөр ямар байгаа талаар та яриад өгөөч. Би Дорногов аймгийн Мандах сумаас ирсэн малчин Мөнхчлөө гэдэг хүн байна. За манай бүс нутагт бол том одоо төсөл хэрэгцснээр одоо малчид иргэд бидний амжиргаанд бол маш хүн дээр нөлөөлж байна. За тэрний яагаад вэ гэх юм бол манай нутагч ер нь одоо говийн бус нутагч нь цөлжилт явагдаж эхэлсэн усны хомсдол бэлчээрийн доройтол гэдэг юм одоо маш ихээр болж эхэлсэн. Усгүйдэл бол одоо ман нэн төрөнд болчиход байна. Малчид бид нар ч одоо нүдэн дээр ийлт одоо ус маань ингээд устж үгүй болоод байгаа байхгүй. Ийлт задгай гардаг булаг шанд маань ширгэж эхэлсэн байгаа. За малчид бид нар нөгөө худгаа хэргэлдэг худгийн маань ус одоо төвшөндөө ирэхэ байсан. Бид нар одоо малаа услахын тулд худаг дээр ингээд тооны савуудыг ус нөөцөлж иж одоо малаа усалж байна. За тэгээд дээр нь бэлчээрийн хомсдол үүссэн. Бэлчээрийн хомсдол яагаад үүссэн бэ гэвэл тэр нөлөөлөлт одоо ажиллаж амьдарч байгаа гэхгүй бүгд иргэдийн маань амжиргаа залгуулдаг бэлчээрийн мал аж ахуй байдаг. Бид нар бэлчээрийнхээ мал аж ахуйгаар бүхэл ажил амьдралынхаа бүхэл амжиргааг залгуулдаг байтал бэлчээр нь хомсдод ирэхээр мал нь одоо тарга тавиар авахгүй ноос ноолоор нь урахаа байгаад одоо жишээлх юм бол малчид бидний амьдралд нь маш хүчтэй хүн дээр нөлөөлөд байгаа байхгүй юу. За тэгээд энэ том төсөл хэрэгжээд явахдаа байгаль орчны наривчлсан үнэлгээ гэдэг имийг л хийдэг болохоос нийгмийн соёлын үнэлгээ гэдэг имийг хийдэггүй. Тэр учраас л нийгэмд байгаа тэр хүн, мал, иргэд ажиллаж амьдарч байгаа бүхэл зүйл нь орхигдоод, эрхэн зөрчигдөөд, бид нар хавчигдаад ажиллаж амьдрах нөхцөлгүй болоод эрх зөрчигдөөд байгаа хгүй хүний. За миний амьдрал дээр яг тусч байгаа зүйл гэх юм бол өнөөдөр би тэр нөлөөлөлд өртөөгүй байхдаа одоо миний малаас гарсан ноос ноолор зах зээлд адилхан өндөр үнээр л одоо борлогддог байлаа. Гэтэл өнөөдөр одоо нөлөөллийн бүсд өртсөн малын маань ноос ноолор зах зээлд үнгүүдж байна. Би нутагтаа хил ноолороо 150 мянгаар өгдөг байсан бол өнөөдөр 100 мянгаар гуйж өгж байна. Тэр тусмаа бүр одоо ченжүүд тэр нөлөөллийн бүсийн айлын ноолорыг авахгүй гэдэг. Малчид бидний ганц амжиргаагаа залгуулдаг зүйл бол хавар ганцхан удаа авдаг ямааны ноолор л байдаг. Гэтэл тэрийг маань одоо авахгүй гэж байгаа байхгүй. Нөлөөлийн бүсийн ноолор одоо хортой, утаатай, хог шороотой гэдээ авахгүй байна гэдэг чинь малчин бидний амьдралд маш их санхүү эдийн засгийн хохирол дээр нь эрүүл мэндээр хохирж байна. Энийг яаж барилуулах вэ? Яавал үн төрөхгүй, яавал 5 төгрөг болох вэ, тийм ээ? Бид нар одоо тэндээс одоо уул уурхайтай малчин иргэд бол яагаад зогсож амьдрах боломжгүй. Үнэхээр бидэрт одоо тийм одоо ямар ч одоо бодлого байхгүй. Бид нар яаж зогсож амьдрах юм, тийм ээ? Уул уурхаагаас болоод ганцхан одоо тоосчлт үүсдэггүй. Одоо ус нь ховордож байна. Байгаль нь бохирдож байна. Одоо энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг маш олон юм болдог. Ургамалгүй болж байна. За тэр манай бүхс нутагт маш олон ан амтан, агаартан, жигүүртэн, өвс ургамал байдаг байсан. Тэрийг иддэг мал сүрэг маань тарга тавиартай, эрүүл чирэг, тийм ээ, сайхан байж бид нар эрүүл хүнсийг бүтээн байгуулдаг байсан. Ганцхан би өөрийнхөө өмчийг маллаа тэнд байж байгаа биш. Би дэлхийн нийтэд гаргадаг Монгол махыг үйлдвэрлэдэг мал сүргийг бид нар үе удамаараа дамжин малалж ирсэн байтал өнөөдөр тэр маань ингээд хавчигдаад, хумигдаад, ус бэлчээргүй болоод ингээд бид нар ганцхан би өөрийнхөө амжиргааны төлөө энд ир зогсоогүй нийт Монголынхаа ард иргэдийн өмнөөс
тэр олон мал сүрэг ус бэлчээрийг хамгаалахын тулд тэрний төлөө дуу хоолойгоо энэ COP17-д хүргэхийн тулд за малчин бидний амьдралд үнэхээр уул уурхай одоо том төсөл хэрэгцснээрээ улаан шагам маань татагдчихад байна. Малчид бид нар одоо энээс цааш өөх ус бэлчээр байхгүй бидэрт. Одоо бид нар бол энэ ус бэлчээрээ одоо ингээ өгсөөр хагаад эцсийнхэн улаан шугамыг татчихад байна бид нар. Одоо том энэ төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд шүү дээ. Энэ төслөө эргэж хараач ээ. Хэдхэн том төсөл нь Монгол орныхоо хэмжээнд явуулаач. Энэ жижиг олон төслүүдэд хумаач, болооч. Тэнд одоо үе дамжин ирсэн уугуул иргэдийнхэн, малчин төмнийхэн газар нутаг ус бэлчээрийг бас харж үзээч. За тэгээд тэнд ажиллаж амьдарч байгаа нийгмийн иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулахдаа хэлэлцдэг зөвшөөрлийг авдаг байгаач. Нийгмийн соёлын үнэлгээний хуультай болгож өгөөч гэж би бүр энэ дэлхийн олон эрдэмтэн, доктор, судлаачид юу байдیں тийм ээ. Энэ бүхэнд дуу хоолойгоо хүргэхийн тулд нутаг орноо зориод хэдэн зуун километрээс одоо өөрийнхөө аж амьдралд буюу бусдын төлөө гэхгүй би иргэдийгээ төлөөлөд дуу хоолойгоо хүргэх гээд энд ирчээд байж байгаамаа. Уулынхаа одоо таны сайн хэлдэгтэй болооч хамаг үндэстэйтэй хөлөө хоёроос жижигэ бойлгоо хэлэхээр малч шантаж чи юм шиг харагдана. Тэгээ одоо бүгд амьдарч байгаа хүмүүс бол сайн шантаж шиг болчих. Уулынхаа явж ижил усаар хүчтэй байгаа гэдэг байдлаар хардаг юм. Энэ хүмүүс за одоо малчид бидний хөдөө өдөр ажиллаж амьдарч байгаа иргэдийн оролцоогоор одоо бидний хотонд очиж нэг өдөр хонж үзээгүй гэж малчид бид нар ямар хөдөлмөр эрхэлдэг яаж ажиллаж амьдрдгийг мэдэхгүй байж бидний өмнөөс шийдвэр гаргаад байна. Тийм учраас иргэдийн оролцоотой тэнд ажиллаж амьдардаг хүмүүсийн оролцоотойгоор ямар нэг тэр хүмүүсээс зөвшөөрлийг авч ярилцаж ойлголцсны төвшин дээр л шийдвэрийг гаргадаг байгаа чинь. Энэ бэлчээр ус газар нутаг гэдэг чинь ганцхан малчин биднийх биш. Бид нар чинь үе дамжин уламжлагдаж ирсэн малчин. Монгол хүний ганц өмч бол үр хүүхэд үр хойчтой үлдээх юм гэдэг бол нутаг ус бэлчээр эх орон нь байхад болно. Би өнөөдөр өөртөө үр хүүхдүүдэд алт мөнгө өвлүүлэх хөрөнгө надад байхгүй. Үнэхээр ус бэлчээр нутаг усаа эх оронтой минь элэг бүтэн аваад үр хүүхдүүдтэй үлдээчих юм бол тэд нар цаашаа үеийн үе удамдаа ажиллаж амьдраад явчих юм аа. Энийг л би одоо ингэж голчилж одоо хүмүүст бас ойлгуулахыг хичээдэг. Тухайн бүс нутагт амьдарч байгаа нөлөөлөлт өгч байгаа иргэд малчтын үгийг сонсохгүйгээр бас туу шийдвэр гаргаад за тэгээд тэрнээс нь одоо малчд өөрийнхөө хоёрын хооронд хэрүүл тэмцэл одоо баг нэг арга хэмжээнд хүрдэг шүү дээ тий. Танай бүс нутагт яг яаж юм? За зөндөө тэмцэл болж байна. Одоо манай нутагт гэхгүй ер нь Монгол орны хэмжээнд энэ том төсөл хэрэгжснээр маш олон тэмцэл болж байна. Ганцхан уул уурхай биш та манай Монгол орн ч баялаг бүр ан амтнаар нь хүртэл оролдоод одоо та нар мэдж байгаа. Гэтэл өшний би гэрээсээ гараад сумынхаа засаг даргын өрөөний үүдийг мөргсөн. Тэндээсээ гараад би аймгийн одоо шийдвэр гаргах төвшний үүдийг мөргсөн. Тэндээс гараад би засгийн газрын ордны үүдийг мөргсөн. Тэгээд миний хэмжээ одоо ингэж зогсох ёстой юу үгүй. Би яагаад энэ COP17 дэлхийн тэр олон малчин 127 одоо хүмүүс цуглаж штэ орны хүмүүс энд дуу хоолойгоо хүргэх ёстой. Миний асуудлыг бидний асуудлыг тийм ээ Монгол орн яагаад шийдвэрлэж Монголын удирдлагууд яагаад шийдэж чадахгүй байгаа юм бэ? Би энийг тэгвэл дэлхийн хэмжээнд сонсгох ёстой. Монголын малчид гэдэг чинь Монгол орныг цөлжүүлдэг биш авардаг улсууд байгаамаа тийм ээ. Ухдаг баялгаа биш ургадаг баялгийг дэмжүүлдэг. Үеийн үе удмын бид нар Монгол улсаа тэжээгээд ирсэн. Энийг л энэ үндсийг энэ үгийг л би авч үлдэхийн тулд үнэхээр энд ирсэн. Миний дуу хоолой энэ Монгол орондоо хумигдаж байгаа бол дэлхийн олон хүмүүсийн дуу хоолойд би чихэн сонсох гэж нэгээс нэг хүн яг бүгдээрээ сонсдгоо маа гэхэд би нэг хүний чихэн сонсохыг би өөртөө одоо үгээрээ хэлээ болдгоо үйлдэл гаргаад би энд ирсэн байгаа байхгүй юу? Тийм учраас л би энд ингээд зогсож байгаа юм. Гэтэл би 4 өдөр энэ дээр явсан. Би ганц ч дуу хоолойгоо хүргэх боломж надад олдохгүйсэн. Би одоо захын нэг сэтгүүлчд очиод үгээлгээд миний үгийг зарим нь таслаад, зарим нь нэмээд, зарим нь хасаад ингээд явуулсан байдаг. Зарим нь бол малчид бол шантаач мөнгө авдаг ч гэдэг юм уу те ийм явуулсан байдаг учраас би хамаагүй бас ярихгүй өөрийгөө цензур тавиад ингэ явж ирсэн. Одоо хэдхэн хоноод энэ дууслаа. Би нэг ч үг хэлж чадахгүй. Нутагтай очих хэрэг надад байхгүй. Би өөр хүүхдийнхээ төлөө, эх орныхаа төлөө, нутаг усныхаа төлөө энэ дэлхийн олон хүмүүст ганц ч үг дуулахгүй буцаж явах надад байхгүй. Би яах гэж ирсэн. Зоригтой ирчээд юу ч хэлж чадахгүй буцаж болохгүй шүү дээ. Өнөөдөр би тэр байгаль орчны яамны юун дээр суусал да. Тэгээ тэн дээр би нэг өстө өөртөө баярлж байгаа надад боломж гараад би тэр олон хүмүүсийн өмнө босч дайрж агаад ганц хоёрхан манай нутаг оронд ийм бэ та нар
Монгол орн минь ээ нийгмийн соёлын үнэлгээний хуультай болоод байгаач гэдэг үгийг л би одоо хэлсэн. Одоо тэгээ тэрийг таны энэ саналыг бол бодолчиж үзье хүлээж авлаа л гэж хэлээ. Тэгээд яг үйлдэл болоод цагаан цаасан дээр хараар бичигдээд нийгмийн судлаад иргэдэн минь үнэхээр тэр хуульчтай болоод өгвөл үеийн үе удмын удамдам хэрэгтэй юм даа гэж бодож байна. Зүгээр л байгаль орчны нарийнчилсан үнэлгээл хийлэгдэг. Тэгэл багийн иргэдийн нийтийн хурлаар ороод зүгээр танилцуулалт болоод тэр усуу зөвшөөрсөн байхгүй нь хамаагүй. Тэгэл үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг байхгүй юу. Гэтэл тэн дээр зүгээр байгалыг ярина. Хичнээн өвс ургамал мал амтан байсныг ярина гэхээс тэнд нийгэм дээр нь юу болоод байгаа тийм яг нийгэм дээр нь ганц малчит биш. Хүчнээ олон иргэд тохироод шүү дээ. Тэнд ажиллаж байгаа уурхай ажилчид тохирч илэн. Тэнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа сумынхан нард иргэд тохироод байна. Бид нар бол одоо өвчлөлттэй болсон шүү дээ. Одоо толгой өгдөг. Би өдөр уурхай нөлөөлөлд амьдардаг учраас өглөө нэрэ уурхай утаанд хордоод босч ирдэг. Угаартаад дотор муу хараад бөөлж өсөө тэр өдрийн ажлын бүтээмжийг тэр чигээр нь алдаж байгаа байхгүй. Хэдэн өдөр би угаартаж босч ирэх юм бэ? Нэг өдөр угаартаад босхгүй байх. Магадлал надад өндөр байгаа байхгүй. Би одоо жоохон ачтай өнгөрч байгаа. Тэрийг би хөдөөгтэй авчиж чаддаг байхгүй. Миний хүүхэд угаартаад өнгөрчих юм бол би юуны төлөө амьдрах юм тийм учраас би хүүхдээ хүртэл одоо тэр бүс нутгаас хол амьдруулж яах гэдэг чи юу гэсэн үг эмгэнэл үсттэй өнөөдөр Энд та тий өөр үг хэлэх ямар нэгэн юу байхгүй нөө. Малчтын оролцоо бол би бол дутуу байна л гэж боддог. Малчтын дуулал. Гэтэл одоо энэ сайхан үзэсгэлэнгээр нь яваад үзлээ. Тэнд дандаа хананд нь наасан зураг нь малчтын зураг ба шүү дээ. Малчтын ноос нуулаараар хийсэн бүтээгдэхүүн нээж байна. Малчин өв уламжлагдан ирсэн малчтын маань зураг хөрөг байж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад малчтын дуу хоолойг боомлоод яагаад малчтын дуу хоолойг энэ дэлхийн хэмжээнд хүргэж болохгүй байгаа юм бэ? Нүүдлийн мал аж ахуй, нүүдэрчин малчин гэдэг чинь яагаад бид нар энэ үг хэлээ хэлж үйлдэлээрээ өнөөдөр би өмссөн зүйлснээрээ ч гэсэн монгол хүн гэдгээрээ дэлхийд танигдаж явах хэрэгтэй. Гэтэл тэр том сайхан үзэсгэлэнд дандаа малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн байна. Малчтын маань өвөг дээдсийн маань гаргасан одоо тэр зургнууд нь байгаа байхгүй тийм ээ? Өнөөдөр тэмээнийхэн сайхан хоёр бүх тэмээнийхэн зураг байж гэн 5 шуу малынхан ноос ноолуураар хийсэн сүү цагаан эдэнээс нь гарсан тийм бүтээгдэхүүнээр нь Монгол орныхон үзэсгэлэн одоо гадаадын хүмүүс таниулчаад тэрийг адгуулan малалж байгаа малчтынхан дуу хоолойг яагаад хүргэж болдгоо юм бэ? Тэр малчтаан яагаад хамгаалж болдгоо юм бэ? Тэр малчтынхан ус бэлчээрийг л хамгаалаад өгч штэ. Бид нар ямар Бедарт юм өг гэж бид нар төрөөс гуйгаагүй штэ. Ганцхан ус бэлчээрийн л элэг бүтнээр нь өгчгөл хамгаалаад өгчих. Үлдээчгэл гэж гуйгаад байгаа штэ тий. Бидний өвөг дээдс тийм ээ. Дээврэн цортол нүүдэл хийсэн. Дээлэн гандтал мал дагсан. Үдийн нарнаас аваад өглөөний нарнаас аваад үдийн нарыг шингэтэл хөдөлмөрлж утсан. Гэхдээ бид нар төр засгаас тэр малчид юу ч байгаагүй. Үр хүүхдүүдтэй их нутгаа элэг бүтнээр нэх оронтой үлдээгээд явсан. Гэтэл бид нар одоо тэрийг өв уламжлуулаад үр хүүхдтэй үлдээх ёстой байтал отооны энэ нийгэм нь мачид иргэдийн минь боомлоод байна. Газар нутгийн минь одоо ингээд дээрэмдээд байна баг нэрээ. Тэгээд бас дуу хоолойг нь боомлоод байна. Ус бэлчээрийг нь одоо цөлмөөд байна, цөлжүүлээд байна. Энэ нь одоо малчин бидний яагаад буруу гэж бид нар одоо үнэхээр уламжлан ирсэн энэ нүүдлийн ов соёл, бэлчээрийн мал аж ахуй гэдэг юм. Дэлхийд гайхуулах ганцхан зүйл нь Монгол оронд энэ л байгаа. Хангаадч тэр говьдч тэр олон төрлийн жуулчид олон төрлийн гадаад дотоодын хүмүүс ирэхэд аваад хөдөөгөөл тавьдаг штэ та нар хөдөө очиод малаан л үзүүлдэг үсттэй ус бэлчээрэл үзүүлдэг үсттэй хөгжил гэдэг чинь үнээр өндөр давхарсан байшин биш байд юм а өргөн удам талчин байдаг байхгүй юу таван хушуу малчин байдаг байхгүй юу талаар дүүрэх бэлчиг сүрэгчин байдаг байхгүй юу энэ дээр бидний өмссөн зүйлс өнгө зүйлс үнэхээр бид нар энүүгээр л энэ дэлхийд ондоошилж чаддаг байхгүй юу тэгэхэд яагаад ингэж идэм бэ үнэхээр би энэ дээр маш их гомдолтой дотор маань бүглэж бүгшиж явсан зүйл мань энэ л байна. Би одоо энэ дээр үнэхээр маш их гомдолтой одоо миний гомдоод байгаа зүйл бол яагаад энэ өвлөн уламжлуулах гэдэг ус нутаг ус бэлчээр тийм ээ бидний энэ зүйлийг одоо ингээд мухагаар ихэд баг гэсэн яагаад ингэж малчтынхаа хавчаад та нар малчтынхаа эд зүйл эд хөрөнгөнд яагаад ингэж
халдаад идэм бэ те бүхэл зүйлээр нь малчтын малж байгаа малын бүтээгдэхүүнээр гангардаад гадаадад брэнд болгодог байж тэр малыг малж байгаа малчин иргэдийн минь яагаад ингэж хавчаад идэв бид нар төр засгаас юу ч гуйхгүй байгаа штэ зүгээр ганц гуйж байгаа зүйл нь гэвэл эх орны минь нутаг ус бэлчээр ан амтан агаарт нь жигүүртний минь зүгээр л үлдээчих гэж гуйж байгаа эдэрт өг дээцэм нь бидэрт өвлөн уламжлуулаад ирсэн гэхдээ тэд хичнээн зовлон туусныг та нар мэдж байгаа штэ бас тусаа урсган байж энэ эх орны минь элэг үртнээр нь бидэрт үлдээсэн штэ бид нар энийг бас үр хөвгтдээ үлдээмээр байна штэ надад бол ийм л байна би одоо үнэхээр надад хэцүү байгаа учраас би уйлж байгаа тэгээс би нэр алиа хочин нэр авах гэтэйч би уйлаагүй өнөөдөр би үр хөвгтүүдэд алт мөнгө өвлүүлэхийг хүсэхгүй байна надад байгаа зүйлийг эх орн минь элэг үртнээрээ байгаасаа үр хөвгтүүдэд нутаг усаа элэг бүтнээр нь үлдээх юмсал гэж бодож байна. Монгол хүн гэдэг энэ Монгол орондоо гэрэн барих газаргүй үлдэн ханаан ширлэх одоо газаргүй болно гэдэг чинь эмгэнэл бид нар гэрэн барих газартай байх хэвээр. Малаан бэлчээрлэх бэлчээртэй байх хэвээр. Бид нар зовлон ярих гэж ирээгүй. Бид нар улаан шугам гэдэг ямаараа одоо Монгол оронд одоо ийм болохгүй байна. Бид нар зовлонгоо зөндөө ярьж явлаа. Одоо шийдлийн болоод ирсэн шийдвэрийг гаргадаг төвшөнд нь хэлээд шийдвэрийг гаргаад хэрэгжүүлээд өгөөч гэж л одоо энийг л хүсэх гэж явж байгаа байхгүй юу. Гэтэл одоо энэ хүмүүс зохих төвшнийх нь хүмүүс энийг нь одоо дуу хоолойг миний дуу хоолойг сонсоод бидний дуу хоолойг сонсоод хэрэгжүүлээд өгөөч л гэж би гуйх гээд байгаа.